Би бас энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж байгаа юм аа. Сая Пүрүүдийн жишүүн засгийн газрын гишүүд аймгийн засаг даргаас давуу байдал бий болох гээд байна. Гишүүд жоохон дутуу болчих гээд байна гэж яах шиг байна. Тэр агуулгаараа биш. Яагаад их хурлын гишүүдийг иргэдтэй сонгогч нартай уулзах, тайлангаа тавих бололцоо боломжийг хаах гээд байгаа юм болоо. Уул иргэдтэй уулзаж, иргэдээрээ дөнгөө тавиулж, тайлангаа тавьж дахиж сонгогдох уу, сонгогдохгүй юу гэдгээ бас одоо мэдрүүлж, мэдэрч, эмрүүлж, тэмтрүүлж үзэж байж одоо сонгогчд маань саналаа өгдөг л баймаар байгаа юм л да. Шийдвэр гаргадаг. Ингэхдээ л саад болох гээд их хурлын гишүүд сонгогдоод алга болчдөг. Тайлан тавих гэсэн одоо тайлан тавих хоригдсон учраас тайлангаа тавьж чадсангүйгээд тайланж тавьдаггүй, ажиллаж хийдэггүй, худлаа иргэдэд хураад явждаг. Ийм байдлыг л юм өөгшүүлсэн ийм л хууль болох гээд байна. Нэг талаасаа ингээд одоо ялгуурлан гадуурхаж болохгүй иргэдийг албан тушаал одоо эрх мэдэл одоо юугаар нь өнцөөл зөрчсөн байна гэдэг. Нөгөө талаас нь одоо сонгогчдын сонгуулийн одоо эрх тэгш шудраг байдлыг хангахгүй байна гэсэн малгаанд орж ирж байгаа юм л да. Гэтэл эн чинь нөгөө талаасаа үзэх юм бол одоо иргэдийн сонгогдох эрхийг зөрчих нэ. Сонгогдох. Тайлангаа тавьдаг, иргэдтэй эрх холбоотой ажилдаг, ажил хийдэг, бас уулзах нүүртэй ийм гишүүдийг уулзах нь хязгаарлах гэж. Мэдээж одоо тийм алга болчдөг нөхдүүдэд тийм тайлангаа тавьдаг, ажил хийдэггүй, иргэдтэй уулздаг нөхдүүд тайлан тавих хоригдсон учраас би очихгүй. Очих боломжгүй байна, уулзах боломжгүй байна гэд ийм хүмүүст нь боломжийг бий болгох гэж байна. Ингэж болохгүй л дээ. Ингэж болохгүй. За нөгөө талаасаа бас түрүү ярьж байгаа тийм үү? Мэдэх хэрэг иргэдийн. Үнэхээр одоо хин хинбэ гэдгийг их хурлын гишүүн сонгогдсон нөхөр одоо 24 он сонгогдоод юу хийв, ямар хуу ажиллав, 28 онд эргээд ирэхдээ одоо ямар тайлантай ирэх нөө гэдгийг мэдэх хэрэг нь бас хязгаарлах гэж байгаа. Улсын их хурл сонгогднод очихдоо уулыг нураана, усыг эргүүлнэ. Би өөртөө танаас сумыг 13-оор нь эргүүлж хөгжүүлнэ гэж амладаг, ярьдаг. За мөн одоо сонгогчдод нислэг тэргнээс мөнгө тараадаг. Ямааны ноолоор 50 мянган таа багт надад 100 мянган төгрөг ямааны ноолоор ч одоо хөдөлж авнаа гэж одоо тийм үү саналыг хөдөлж авдаг. Ингээд сонгогддог, ингээд сонгогдсон мөртлөө алга болж исэн, алга болчдаг, сургаггүй алга болсон олон гишүүд байдаг. Тэр аймагта, тэр тойрогтой дахиж очиагүй алга болцсон. Ийм хүмүүст л боломж олох гээд байна л дээ. Тэгэл тойрог солиол, худлаа яриад, худлаа амлаад, мөнгө тараагаад тэгэл сонгогчдод өөр тойрогт очдог, очиод тайлангаа тавьдаггүй. Ийм хүмүүсийг одоо дэмжсэн ийм заалт болох гээд байна. Тийм учраас энийг одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг бид бас хүлээж авахгүй байх хэрэгтэй баха. Ийм одоо ажил хийдэггүй, худлаа амладаг, мөнгө тараадаг, эд материал тараадаг ийм хүмүүсийг дахиж одоо сонгогдох, өөр тойрогт очиж ажиллах бололцоо боломжийг бий болгох ийм одоо асуудал болох нь байна шүү гэдгийг бас нэгдүгээрт нийлээ. Тэр тайлан сэтгүүлгээд тийм үү, эд материал тайлан сэтгүүл тараахгүй байж болно. Амаараа уулзаад, биеэрээ уулзаад, амаараа яриад өөрийнхөө хийсэн ажилдаа хэлэх хөхтэй хүн бол тэгээд уулзахаас айхгүй ичихгүй очиод уулзна. Эд материал одоо тайлан сэтгүүл тараахгүй уулзах бололцоотой байдаг. Энэ боломжийг л одоо хангаж өгөх ёстой баг. Энэ боломжийг. Тэгээд тайлан сэтгүүлийн одоо юу гэдгийг хийлэхгүй байж болно. Энэ том тойрогт угаасаа олон 100 хуудастай, олон 100 мянган одоо тийм тайлан сэтгүүл хийгээд тарах нь илүү ч одоо зардалтай байх. Түүний оронд харин иргэдтэйгээ очиод уулздаг, хийсэн ажилдаа хэлэх үгтэй түүнээс за үг хэллээ. Сүхбаатарын